Гурван асуулт байна. Эрчим хүчний систем ер нь зардлаа бууруулах чиглэлээр юу хийж байгаа юм бэ? Нэгжийн өртөг нь өндөр байна гэд ингээд үнэ нэмчлээ. Нөгөө талдаа өртөг бууруулахын тулд ямар ажлууд хийж байна вэ? Эрчим хүчний зохицуулах зөвлөл өн тогтоодог эрх бүхий субъект нь байгаагийн хувьд яг ижил үйл ажиллагаа явуулдаг станцуудын нэгжийн өртгийг ялгаатаагаар тогтооход ямар хүчин зүйл нөлөөлөд байгаа юм бэ? 1 кВт цахилгаан үйлдвэрлэлээ түгээхэд хамгийн их нөлөөлж байгаа зардал нь юу вэ? Тодорхой хариулт өгч. За хоёрдугаарт сэргээгдэх эрчим хүчний нэгжийн өртөг ингээ харьцуулахаар уламжлалт аргаар үйлдвэрлэж байгаа эрчим хүчний нэгжийн өртөгтэй харьцуулахаар хэд дахин өндөр үнэтэй болоод идэг. Ер нь энэ сэргээгдэх эрчим хүчнээс нийт эрчим хүчний их усүрийн хэдэн хувийг хангаад нийт зардлын хэдэн хувийг энэ сэргээгдэх эрчим хүчинд өгöd байгаа юм бэ? Тодорхой тоо хэлээч. За 3 дугаарт сайдмаас хэллээ. Эрчим хүчний системд хувийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана гэж. Өнөөдөр яг эрчим хүчний системийн ийм нөхцөл байдал, ийм системтэй, ийм эргэцүү орчинтой байхад ер нь хөрөнгө оруулалтын хувийн хвшил олдох уу? Би ганцхан жишээ хэлье. Эрдэнэт үйлдвэрийн дулааны цахилгаан станц. Өнөөдөр үйлдвэрлэсэн эрчим хүчээ өөрийнхөө хэрэглээнд хэрэгжилж чаддаг уу? Төвийн эрчим хүчний систем рүү нийлүүлдэг нэгдсэн тогтолцоотой гэж. За нийлүүлж болно. Нийлүүлж. Буцааж аваад хэрэгэлдэг. Гэтэл эрчим хүчний зохицуулах зөвлөл эрчим хүчний төвийн системд нийлүүлэх үнийг үйлдвэрлэж байгаа өртгөөс нь бага тогтоож өгчөөд буцаага зарахтаа 2 дахин өндөр үнээр зардаг. Энэ станц ер нь Эрдэнэт үйлдвэрийн харьяа байгаагүй бол одоо дампуурлаа шүү дээ. Алдагдлын Эрдэнэт үйлдвэрийн ашигаас нөхөө явж байгаа шүү дээ. Тэгээ ийм байхад хувийн хвшил эрчим хүчний системд хөрөнгө оруулалт хийх үү? Эсвэл төрийн өмчт компаниудаа ингэж ханддаг юм уу? Өөрийнхөө үйлдвэрлэсэн эрчим хүчийг хэрэгэлдэг болгодог энэ тогтолцоо руу шилжихгүй юм уу? Хэрвээ Эрдэнэт үйлдвэр өөрийнхөө үйлдвэрлэдэг эрчим хүчийг хэрэглэвэл нийт хэрэглээнийхээ 50%-ийг хангах хүчин чадалтай. Яагаад суудхан тооцож болдгүй юм? Яагаад заавал дундаас нь энэ систем хөрөнгө оруулалтын өгөөжийг хүртдэг байх хэвээр юм? Ийм байхад хувийн хвшил хөрөнгө оруулах юм уу ер нь? Тодорхой хариулт өгөөч. Эрчим хүчний салбарын өртгөө бууруулахын тулд байнга л адилж байгаа. Бүсийг чангалдаг гэдэг бол ер нь их л төгч байгаа. Одоо хардаад байгаа эрчим хүчний компаниуд дээр ТЭЦ 4 дээр жишээлбэл янз бүрийн том тендер явж байгаа, идэж байгаа, ууж байгаа гэдэг. Ийм байгаа. ТЭЦ 4-өөсийг өнөөдрийн байдлаар 1 кВт цаг нөгөө идэд уугаад байгаа ТЭЦ 4 маань 92.1 төгрөгөөр 1 кВт цаг эрчим хүчийг нийлүүлж байгаа. ТЭЦ 3 маань 165.9 төгрөгөөр нийлүүлж байгаа 1 кВт цаг. Эрдэнэт үйлдвэрийн дулаан цахилгаан станц маань 183.4 төгрөгөөр сүлжээ нийлүүлж байгаа. Өрөнд төвийн гишүүний тухайд бол Эрдэнэт үйлдвэрийн одоо дэд захирал байсан хүний хувьд Эрдэнэт үйлдвэрийн станцыг үнэхээр энэ төрийн өмчтөг компани учраас бид нар Эрдэнэт үйлдвэрт нь өөрөөс нь 183 төгрөгөөр авчаад өөрт нь 342 төгрөгөөр өгöd байгаа байхгүй юу? Эрдэнэт үйлдвэрийн өнцгөөс харах юм бол өрөнд төвийн гишүүнтэй санал нэгдэж болно. Гарцаа байхгүй урд тормоогоо хойд тормоогоо нөхж байгаа учраас төрийн өмчийн оролцоотой болохоор нь үеийн үед л намайг энэ сайд булгаас ч юм ийм л асуудлууд яриад явж байсан. Тантаа бол ийм нөхцөл байдал ийм байна. За хоёр дахь асуулт хөрөнгө оруулалт хийх үү гэдэг. Чадан ядан басны хэдэн төслүүд явж байна. Яг өнөөдрийн байдлаар бөөрөлжөдөө цахилгаан станц 600 МВт-ийн хүчин чадалтай эхний 150 МВт-ийн ашиглалтанд авсан. Энэ жил удаа багтаад дахиад 2 дахь булаак буюу одоо 150-аас 300 дахь хүчин чадалт 2 дахь булаакийг ашиглалтанд авна. 27-28 онд багтаад 3-4 дахь булаакийг ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй адилж байгаа. Энэ Монголын хувийн аж ахуйн нэгжээг санхүүжүүлээд явж байгаа нэг төсөл. Хоёрдугаар цаашаа ярьсан Баян сумн дээр 660 МВт-ийн хүчин чадалтай ийм станц 2027 оны 6 сарын 30 гэхэд эхний булаака сүлжээнд холбохоор явж байна. Гурав дахь нь Сэлэнг аймгийн төв дээр 70 МВт-ийн хүчин чадалтай Арайд Монголиа гэдэг компани цахилгаан станц бариад явж байна. Дөрөв дахь нь Тусан Цангил сумн дээр Зохион аймгийн
30 мегаваттын хөтөн чадалтай дулааны цахилгаан станцын 22 мегаваттын хөтөн чадалтай эхний булааг ашиглалтанд ороод явж байгаа. За юунаас гадна нөөцний их усрууд одоо энэ шивээ говсом дээр Говьсөнбөр аймгийн шивээ говсом дээр дахиад 660 мегаваттын хөтөн чадалтай цахилгаан станц 8.4 центр сүлжээ нийлүүлэхээр бид нартэйгээрээ байгуулахаар хөрөнгө оруулагчийг бид нар оруулж явж байгаа ийм ажлууд бий. За түүнээс гадна Эрдэнэт дээр 200 мегаваттын гаргалгаатай 4 цаг ажиллах одоо 800 мегаваттын хөтөн чадалтай батарей станцыг сүлжээнд холбуулнаа. Гэхдээ бид нар энэ батарейгаа болвол нарны станцаар өөрсдөө холбоно. Цэрэг гэрчиг хүчний тухай хуулиар болвол тендер зарлах ёстой. Гэхдээ батарейнд нь холбоод бид нар зөвхөн батарейнаас нь авна 9.5 центр сүлжээ нийлүүлэхээр ийм одоо гэрээ хийгдэж байна. Эрдэнэт дээр. За дундгойн Мандалгов дээр 100 мегаваттын хөтөн чадалтай 4 цагийн гаргалгаатай. Өвөр ханган 10 хэр дээр 100 мегаваттын хөтөн чадалтай 4 цаг гарахаар батарейнаас нь 9.5 центр нийлүүлэхээр ийм ажлууд хийгээд явж байгаа. Ерөнхийдөө энэ төслүүд хэрэгжих юм бол би арай жоохон яарч ах шиг байна. Энэ 25-аас 26-ны өвөлдөр жоохон чадлын дутагталд орж магадгүй. Эсбэгээс түүнээс цааш бид нар ингээд урд нь би та нарт 4 сарын өмнө бол 2026-аас 27 оны өвөл чадлын дутагтлаас гарна гэж ярьсан бол бид нар наадалд 1 жил нааш татуулахаар ийм болцоо бүрд зардлаа бууруулах чиглэлээр бол мэдээж олон ажил хийж байгаа. Гэхдээ та бүхэн зөв ойлгоорой. ТЭЦ 3960-ад оны дундуур ТЭЦ 4984 оны ашиглалтанд орсон. Өнгөрсөн зүүн үед орсон технологи уужирсан. Одоо ТЭЦ 4 шиг станц бол магадгүй нэг өсрээд 250 хүн ажиллаж байгаа бол манай ТЭЦ 4 дээр 1400 орчим хүн ажиллаж байгаа нь үнэн нууцгүй. Энийг яг технологийн шинжилээд одоо ТЭЦ 4-ийг одоо буулгаа шинээр бариад дахиад энэ орчин үеийн технологи шилжүүлэхэд ямар хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж шууд мэдж байгаа учраас бид нар энэ ойрын хугацаанд бусад их үйлсүүдэд ашиглалт орсны дараа магадгүй энэ засгийн газар манай засгийн газрын хугацаанд бол амжихгүй байх ТЭЦ 4-ийг болгоно гэж худлаа янз бүрийн яриад яах вэ? Одоо үе шаттайгаар нэг булаакийг шилжлээд орчин үеийн технологи руу шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хийгдээд явах бах гэдгийг хэлье. Станцуудын үнийг яагаад ялгаатай тогтооод байгаа нөхлөөр яг л энэс шалтгаалаад ТЭЦ. За би яг тодорхой л асуулт асууад байгаа юм. Яг ашиглалтанд орсон 20 жилээр ялгаатай байгаа. Нэгжийн өртөг 50%-аар зөрүүтэй байгаа. 2 станцын хувьд. Тэгэд яг юу нөлөөлөд байгаа юм бэ? Би сайдаас илүү энэ дээр эрчим хүчний зохицуулах зүйл үн тогтохдоо эдийн засаг үйлдвэрлэлийн бүхий л хүчин зүйлийг судалж ээж үн тогтоож байгаа. Би илүү мэдээлэлтэй байгаа гэж бодож байна. Энэ дээр яг юу нөлөөлөд ямар зардал нь илүү нөлөөлөд байгаа гэдэг дээр анализ хийсэн юм байна уу гэж асууад байгаа. Хоёрдугаар сэргэгдэх эрчим хүчний асуултыг бүр тодорхой хариулж өгөөч. Эрчим хүчний хэдэн хувийн үйлдвэрлээд хэдийн хэмжээний зардлыг эдгээр авчиад байгаа юм бэ? Нийт зардлын, нийт их усүрийн. Эрчим хүчний зохицуулахаараа үн тарифын газрын дарга Эрдэнэ болгон хариулъя. Төвийн бүсийн 6 дулааны цахилгаан станцын нэг нь Эрдэнэт үйлдвэрийн дулааны цахилгаан станц байгаа 48 мегаваттын суйрлагдсан хүчин чадалтай. За 12 мегаваттын 4 турбинтай. Суйрлагдсан хүчин чадал бага станцын хувьд бол ашиглалтын зардал өндөр байдаг. 4-р цахилгаан станцтай харьцуулбал жишээлбэл 4-р цахилгаан станц За 3-4-ийг асууж шүү. Эрдэнэтийн тухай бол мэдээлэл хангалттай байгаа. 3-4-р цахилгаан станц ч мөн адилхан яг адилхан хүчин чадалтай станц биш. Мөн суйрлагдсан хүчин чадал болон нэг агрегатын хүчин чадлууд ялгаатай байгаа. Бид нар юг адилхан төвшөнд авч үздэг гэхээр нөөцний үн, түлшний зарцуулалтын норм За их тодорхой тоо асуусан шүү. За 5 номерын микрофон цойлсрон сайд хариулъя. Өрөндөө гүшүүнэ ийм юм. ТЭЦ 3 ТЭЦ 4 хоёр хоорондоо ягаад ялгаатай байна гэж та асуулаа жишээлбэл. ТЭЦ 4-өөс бид урд нь хэлсэн 1 кВц эрчим хүчийг 92 төгрөгөөр ТЭЦ 3-аас 165 төгрөгөөр нийлүүлж байгаа. Яагаад ялгаатай байна вэ гэхээр энэ хоёр станц чинь 2 ондоо хөтөн чадалтай. ТЭЦ 4 дээр 770 мегаваттын хөтөн чадалтай арай хожим орсон станц. ТЭЦ 3 198 мегаваттын хөтөн чадалтай ийм станц. Нэг 20 жилийн өмнө орсон. Тэгэхэд эрчим хүчээ зохицуулахаараа бид нар яг бодит зардлын өртгийг нь бодож хагаад
төөнд нь тохирсон одоо системд нь одоо манай бооших гэж нэрлэдэг бид нар энэ хувьцаанд тэг нийлүүлээд ингээд явж байгаамаа. Яаж гүрийгээд энэ хоёр ижилтүүд байх болцоо байхгүй. Технологийн хөтөн чадлын зөрүү, технологийн ялгаанаас шалтгаалаад ийм байгаа. Эрдэнэ төлөвлөрөх жишээлбэл 183 төгрөг байгаа гэх. За өрөөний гишүүний асуултыг арай л ойлгох шиг байна. Дараа нь өрөөний гишүүний асуултанд хамгийн сүүлд яг 2025 оны тухайд за өрөөний гишүүн асуултаа тодруулчаад тэгээд Чөлсрөн сайд хариулаарай. Би эхнийхэн асуултыг дахиад тодруулъя. Сайн ойлголт өгч чадахгүй байна уу? Яагаад энэ одоо нэг л буруу яриад байна. Би энэ хоёр тез мэдээж өөр байх нь ойлгомжтой шүү дээ. Яагаад өөр байгаа гэж би асуугаагүй байхгүй юу? Нэгжийн өртөгт юу нөлөөлөд байгаа юм бэ? Нөлөөлөд байгаа хүчин зүйлүүд чинь ийм үзүүлэлтүүд нөлөөлөд байна. Хамгийн их өртөгтөө нөлөөлөд байгаа нь энэ үзүүлэлт нь нөлөөлөд байна гэдэг шинжилгээ байна уу гэдэг шүү дээ. Факторны анализ хийсэн үү гэж асуугаад байгаа байхгүй юу? За их л тодорхой асуух юм да. За 5 номерын микрофон Чөлсрөн сайд хариулъя. За өрөөний гишүүний асуултанд хариулъя. Нэгжийн өртөгт юу нөлөөлөд байна вэ гэхээр 100 турбин гэдэг технологи хувь. Ашигтуулын коэффициент гэж бий. Одоо манай ТЭЦ 3 дээр жишээлбэл 12 мегаваттын 4 турбин, 25 мегаваттын 4 турбин, 50 мегаваттын гэдүүлээ. Нэг турбин ингээд адилж байгаа 198 мегаватт. Энэний ашигтуулын коэффициент 20% хүрэхгүй байна. ТЭЦ 4 дээр арай том станцууд байгаа учраас ашигтуулын коэффициент 25% бий. Энийг супер критикал технологи руу шилжих юм бол ашигтуулын коэффициент 40% болж байгаа. Энэ технологийн шийдлээс шалтгаалаад өртөгч нь ондоо болоод байгаа. Таны түрүүний асуултанд тодорхой хариулъя. Яг 2025 оны тухайд сэргээгдэх эрчим хүчнээс 10 их усүр дүйн бэст. 10 их усүрээс нийт цахилгаан эрчим хүчний 8.4%-ийг нийлүүлж байна. Энэ 10 компанитай холбоотой асуудлууд бас нэлээд яригдж байна. Сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой. За үнэхээр өмнө нь одоо парламент хууль гаргаад баталчихсан тэрний хүрээнд явж байгаа ажил юм бол энэ дээр бид нэр бүрийн эрхийнхаа хүрээнд Ганбаатар дарга хэн шалгалт оруулъя л да. Энэ хуулийн хэрэгжилтийн үзье л да. Тэгээ салбарын сайдтайгаа хамтраад, салбарын яамтайгаа хамтраад сайд энэ дээр бас дэмжлэгийг үзүүлээд бодлогын зүгээс яаж өөрчлөх саналтай байгаа түүнийгээ гаргаад хамтраад ажиллая. Тэгээ эндээс үүсэж байгаа энэ эдийн засгийн дарамтыг ард иргэд үрж болохгүй шүү дээ. Аж ахуйн нэгж үрж болохгүй шүү дээ. Тэгээ энэ дээр бол тодорхой ажлыг зохион байгуулж хамтарч хийя гэдэг ийм санал байна. Ер нь бол сэргээгдэх эрчим хүчний энэ хэдэн компаниас болоод монголчууд бид сэргээгдэх эрчим хүч гэж ерөөсөө ямар ч хэрэггүй юм байна гэдэг ойлголтод хүрэх нь байна шүү. Ийм их зардалтай юм бол үүгээр яадаг юм бэ гэдэг ойлголтод хүрэх нь байна шүү. Тэм учраас энэ хууль эрхцэн орчин энэ хэдэн компанитай холбоотой асуудлыг нэг талд нь гаргах нь зөв бахаа гэж эхний санал. За хоёр дахь нь би хүчин зүйлийн шинжилгээ, факторны анализ тодорхой асуулт асуусан. За салбарынхаа хувьд мэрэгсэн үеийн хувьд сайд бол техник технологийн асуудлыг за энэ техник тоног төхөөрөмжийн бас ашигтуулын коэффициент нөлөөлөх хүчин зүйлийг хэлж байна. За би бол бас нэг үйлдвэрлэлийн эдийн засаг гадарлах хүний хувьд энэ салбарт бас эдийн засгийн асуудлыг хариуцж ирсэн хүний хувьд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байгаа. Нөлөөлж байгаа олон хүчин зүйл бай. Сайдын хэлдэг тоног төхөөрөмжийн ашигтуулын коэффициент 100 турбин генератор үүний ашигтуулын коэффициент тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь ойлгомжтой. Хажууд менежментийн асуудлууд байгаа шүү. Боловсон хүчний бодлого, хөдөлмөрийн бүтээмжийн асуудал, өртөг зардлыг бууруулах санхүүгийн менежментийн асуудал, худалдаа авж байгаа түүхийн эдийн чанар өртгийн асуудал. Тэгээ гол нь энэ үзүүлэлтүүд дээр чинь тооцоо хийж энэ эрчим хүчний үн тарифыг тогтоогоод байгаа зохицуулах зөвлөлөөс гэж асуугаад байгаа нь би тэр л дээ. Тэгээ манай зохицуулах зөвлөлөөс хариулж байгаа хүн станцуудын нүүрсний зарцуулалт яриа суудах юм. Гэхдээ бүх станц нэг их усүртэй нүүрсгүй шүү дээ. Өөр орд хэрглэж байгаа зү. Өөр ордын одоо өөр төрлийн нүүрс хэрглэж байгаа маа зү. Нүүрсний чинь илчлэг чанараас хамаарат зарцуулалт нэгжийн үн хүртэл өөр байх юм байгаа зү. Тэгэхээр чи энэ станцуудын нүүрсний зарцуулалтыг хооронд нь харьцуулаад абсолют утгаар нь харьцуулаад сууж иж болохгүй шүү дээ. Тийм учраас энэ факторны анализыг бол тодорхой хиймээр байна. Хөрөнгө оруулалтын үр өгөөж гэж юу нь юу вэ? Урсгал засвар үйлчилгээний үр өгөөж гэж юу вэ? Салбарын хувьд хөрөнгө оруулалт шаардлагатай, шинэ бүтээн байгуулалт шаардлагатай болцсныг ойлгож байгаа. Үүнийг хийхийн тулд
Яг аль үзүүлэлтэн дээр бид нар онцолж хэдэн хувь анхаарал хандуулах юм бэ гэдэг юм ал гаргахын тулд энэ факторны анализ ч хэрэгтэй байхгүй. Тэгээ ягаад ийм тооцоо нэхэд байгааг ойлгож байгаа гэж найдаж байна. Яг гэвэл эрчим хүчний салбар өнөөдөр эрчим хүчний хэрэглээ, эрчим хүчний үн, эрчим хүчний энэ зардал айл өрхийн хувьд ч аж ахуйн нэгжийн хувьд ч хамгийн гол масс эзэлж байгаа шүү дээ. Бид өнөөдөр хоногийн хоолтой байх уугүй юу гэхээсээ илүү тогтоо цахилгаантай байхад илүүд үзэж байгаа шүү дээ. Эрдэнэт үйлдвэр 2020 оны 12 сараас 22 оны 6 сар хүртэл 18 сарын хугацаанд айл өрх аж ахуйн нэгж байгууллагын эрчим хүчний зардлыг даасан. Энэ үед маш олон эрчим хүчний компаниуд өртөг зардлаа бууруулж хөрөнгө оруулалтаа нэмж чадлаа гэдгийг хэлжсэн ш. Тооцоо судалгаа байдаг. За нөгөө талдаа Эрдэнэт үйлдвэрийн тэр дулааны станцтай холбоотой үн тарифын асуудлыг би Улсын хурлын гишүүний хувьд Эрдэнэт үйлдвэрийн жишээн дээр өөр их усүр нэмэгдэх боломжийг хаагаад байгаа учраас хэлж байгаа шүү. Ядаад хэрэгэлдэг эрчим хүчээ үйлдвэрлээд өөрөө авдаг болох юм бол энэ системд их усүр нэмэгдэнэ.